Нэг болгоомжтой байхгүй бол яснууд нь хэрчгтэй уураад унах магадaltaй. Зүүн дунд шүүмний ясны анхны тавьсан байрлалаараа гарч ирж байна. За тэгээд авсан байрлалаар нь зурган дээр тэмдэглээд дугаарыг тавьж байгаа. Тийм учраас сүүлд нь одоо ямар нэгэн зурж барих асуудал гарахгүй. Дунд хэсэгтээ бол хугаралтын үлмөр харагдаж байгаа. Хугараад буцааж бороолохдоо дали бороолсон. Ингээ шинж тэмдэг тод харагдаж байна. Одоо яг энэ дунд хэсэгт. Ерөнхийдөө харах юм бол ийм маш номорсон байдалтай дали харагдаж байна. Тийм амь дахуудаа шууныхаа ясна хугараад буцааж бороолохдоо дали бороолсон. Тийм шинж тэмдэг. Хүн нүгэн өршүүлгэн зан үйл тэнгэр шүтлэгээс улбалан бөөгийн шашинтай нэгт холбогдно. Булшинд дагалдуулсан эдөлгийн зүйлс өнөөгийн бидэнд хүн нүгийн соёл, ертөнцийн талаарх төсөөллийн тайлах түлхүүр болдог нь гайхалтай. Хүн нүчүүд нүүдэлчдийн түүхэнд хамгийн гүн нарийн бүтэц зохион байгуулалттай модон буухан торшуулгыг эгшинцэгт хэлбэрээр шатлан ухаж урвуу пирамидын бүтэцтэй болгосон нь хөрсний нуралтыг тооцоолсон шийдэл юм. Дотоод мөнхөн болон гадаад мөнхний завсар юм коридорууд байдаг. Тэр коридоруудад бол хөвчлэн адуу малын тоног хэрэгслүүд өрж тавьдаг. За толгой талд нь бол голцоо тархилын эдээ шүүс хийсэн байдаг. Энэ булшинд байгаа дагалдуулсан ганцхан ваар дэлгэмэл амсартай ваар байна. Харьцангуй бүтэн байдлаар гарч байна. Амсрыг нь бол жоохон ингэ сэтэлсэн.